За энэ үеийн дугаартаа My Military Valentine киноны 2 болон 3 дугаар ангийн хэрж өгөхөр бэлдлээ. Lloyd цэргийн прогон сууж явж байгаагаар эхлэв. Тэрээр багийнхаа цэргээс хаашаа явж байгааг асуусан ч хэн ч хариулахгүй дууг л сууцгаана. Энэ байдал манай хүнд нэг л эвгүй санагдана. Гэнэтэл тэсрэг бөмбөг дэлбэрээд л минжүүлсэн талбайд манай хэд ирсэн галын шугамд арил хийж байгаагаар төрсөлөгдөн. Lloyd ч нусан хацартаа наана. Бач тиймдээ K-pop од байсан хүнд цэргийн алба бол хэцүүхэн санагдана. Арил хийж тулалдах түүний хийх ажил биш бололтой. Тэдний даалгавар террористуудыг устгаж барьцааны хүмүүсийг аюулгүй суллах гэдгийг багийн ахлагч тайлбарлаж 2-2-оор баг болон хуваагдана арил хийх үүрэг өгнө. Байлдагч Lloyd ч багийн гишүүнтэйгээ хамтрах биш харин ч бүр чирүүлнэ. Дайснууд тэднэрүү дайрсан чи азар мань хүн нэг юм буудаад унгаачихна. Тэгэд өөртөө майр ихтэй болцсон. Давшиж байгаад багийн ахлагч Беки түүнийг боломжтой гэд орилоход түүний хоолой нэг л танил санагдаж Беки рүү өлөр зөксөж байгаад буудуулнаа. Ухаан алдахад тайзан дээр сэрэх ба Фэнүүд нь Lloyd хэмээн түүний нэрийг хэлж байгааг сонсно. Удалгүй цэрэгт явах болсон тухайга гэр бүлийнхэндээ хэлэхэд чамайг явчих бол би тэд орлогогүй хэцүүдэндээ гэж шууд л хэлчихнэ. Манай хүнч Фэнүүдтэй үнэнч байна. Зүгтаахгүй албаа хаана гэсэн шийдвэрээ хэлээд гартал. Өөдгийн амь насны дотор хийх хэрэгтэй юм байна. Айрамд очиод гэмтэх юм билүү? Ямар ч зүйл тохиолдоо билээ гэсэнд Lloyd ч уурлаад агентлагийн босс биен рүү залгаад өөрийн үзэлтээр цэргийн албанд явахаар болно. Гэнэтэл түүнийг одоо босоо гэсэрэн. Энэ терроризмын эсрэг сургуулиуд байсан бөгөөд жинхэнэ сүм ашиглаагүй байна. Lloyd ч эндээс явж PR хамгаалт руу шилжин гэж бодож байсан ч зэвсэг түвшний нэгдсэн Mountain Hawks баг нэгдсэн байгааг түнд хэлнэ. Багийн ахлагч Беки радиогоор даалгавар амжилттай биелсэн. Багийн нэг гишүүн нас барсан гэж товч дүгнэлт хийн. Ингээд эднийг байрлууга буцахыг түшээв. Lloyd Беки гараас нь дуудаад бидэнд дуусаагүй ажил байгаа гэхэд юу н ажил билээ? Чи миний бууны зөвлөлгөөг хүчээр аваад хугалснаа санаж байна уу? Гэд түүнд маск авч царайгаа харуулна. Багийнхан чахлагчаа өмөрөөд л нэ багийн шал дэлийгар My name is Kim энтергээд. Беки уурлаж тэднийг алхаж явцгаа гэд орхиод явна. Хотын дарга Lloyd-ыг тэдний ангид албааж байгаад баярлаж түүнийг ашигладаг дэлхийд гарын энтергээд л ярьж байтал туслууд нь хоорондоо муудалцсан. Шалтгаан нь Lloyd-ыг хээрийн сургуультанд явуулсан бас буудалсан хүн нь Lloyd болохыг олж мэдээд өмнөдийн туслах Lloyd-ийн үснээс нэг ширхэгч үсийг унгавал чи хариуцлагын хүлээн шүү гэж уурлаа. Энэ үед Lloyd ч алхасаар багийнхаасаа ард хоцроод ядаж байхад хөлнийхэн шөрмөс татаад замд үлдэнэ. Нөгөө охиныг түр хорих байранд оруулсан мэдээлэл авах гэж байсан ч юу ч хэлэхгүй болохоор заач хэлээгвэл Lloyd-д итгэдэггүй гэж асуугаад түүнээс мэдээлэл авна. Өвдсөн хിവэрэ байгаа Lloyd нөхдөө гүйцэх гэж тэмцсэн ч ард үлднэ. Террористын толгойгч Сонжи хүн нууц ажилтнуудаасаа мэдээлэл авч сүнийг хаана байгаа зэрэг олж мэднэ. Lloyd-аас бусд нь байрандаа хурж ирнэ. Беки ирж чалахад Lloyd ганцаараа ирээгүй байлаа. Энэ хорон Сонгийг террористүүд хулгайлдаг. Тэднийг түлш авах хооронд Сонгийн зүгтэж амтсан бөгөөд зүгтэж явж байгаад Lloyd-тэй мөргөлдөнө. Зүгтэг төлөвлөгөө боловсруулад Lloyd Сонгийн хөрмийг өмсөөд түүнийг аюулгүй газар руу явуулаад алан идэвчтэйг холдуулахаар өөр дөрөө анхаарлыг татан гараад аллаад орилоод гүн. Сонгийн ч нөөгдөж Lloyd орил зүгтсаар өндөр хэрэг тулж булан чагагдана. Түүн рүү бүр тулгаад чи хинбэ гэхэд за болдоо намайг тавихгүй байх гэж үдээ. Бити намайг гонсоололдоо гэдэг Lloyd эдэн царайгаа харуулна. Lloyd эргэжээрээ буугаараа буудах гэсэн чи сургалтын үед жинхэнэ сум ашигладагмаа гэсэнд тийм гээд бууга хайд гараа өргөн амин өгшөөхийг гуйна. Гэмтэл мотод дуурч Беки түүнийг аврахаар ирнэ. Эсэн штэ зүгтсаар хатан нэрмэгтэр нь террористуудаас зайлсхийхийн тулд хатан цөхөөноос доош ус руу шууд үсэрчихнэ. Сэлж чаддаггүй Lloyd живж эхлэв.
Беки түүнийг аврахын тулд гадар руу сэлж гарч ирэн амьсгаа аваад ус руу буцан ороод Ллойд дээр ирээд амнасаа түүний ам руу агаар өгнө. За 3 дугаар нь Бекийн хүүхэд насны дурсамжаар эхлэх ба алан хидах Виолет бүлэглэлийн толгойлогч Сон Жихүнийг хүүхэд байхдаа л мэддэг байсан нь тодорхой болно. Тэд бэлтгэлийн баазад хамтдаа бэлтгэл хийж зөвхөн Сон Жихүн л түнтэй ээлдэг харцдаг байсан байна. Сон Жихүн ресторанд түүний доод албан тушаалтанд ирээд Бекийг түүний хөнөөсөн гэж мэдэгдэн. Гизээ идэж Сон Жихүн Бекийг тийм ч амар хөөхөн биш гэдэг тэдэнд итгэсэнгүй. Беки Ллойд нараа алан хидэрчээс сухтан голын нэрэг төрнэ. Беки хавирган хэсэгтээ сумн шаргагдсан байна. Хотын даргын албан тушаалтнууд манай хоёрыг болохоор хүч тусгай багийг тэд рүү илгээнэ. Беки шахнаас болоод халуурч хардар зүүдлэнэ. Ллойд түүнийг халамжилж чадах бүхнээ хийж түүнийг халамжлана. Бекигийн аав нь өндөр албан тушаалтан байсан бөгөөд түүнийг баг багт нь хойд солонгосын цэргийн хүчин түүнийг аваад явсан талаар харна. За ингээд эрлийн ажил үргэлжлэсээр Ллойд Бекиг үрж явааг олж харна. Ллойд ирсрээд болсон үйл явдлыг агентлийнхаа захиралтай хэлсэн ч түүний ярианд ерөөсөө итгэсэнгүй. Ллойд ч ганцаараа алан хидэгчд тулалдсан өөрийнхөө фэнийг тэднээс аварч амиа хүртэл хүнд байдалд оруулсан гэдэгт тэдэнд хэлсэн ч ерөөсөө итгэсэнгүй. Түүний хажуугийн өрөөнд Беки байх ба юу яасан гинэ? Юу гэж худлаа яриад байна энэ төр гэдэл түүнийг зэмлэнэ. Тэгэд Ллойд ч чи тэгж ярих юм бол цагаа тулахлаар тийм ч хүчирхэг биш юм бэлээ. Би тэрээр чамайг халамжилсан шүү гэж хэлцснэ. Бекийн үдсэн байсныг санаад юу ч хэлэлгүй дөвгөө суун. Бекийн өрөөнөөсөө гарахад нөгөө хоёр лөвөр чинь Беки дэмлэгдээ тарахад нөгөө хоёр шууд л зүгтаана. Беки ч тэдний араас ирээд нөгөө худалдаж авах гэж байсан эмээ асуунаа. Тэгтэл нөгөө хоёр чинь эмийн төлбөргээд л 1 сая вон хийж байна. Яг тэр үед Ллойд энэ гурыг олж хараад лөвөрчдийг дууднаа. Тэднээс эм авч амлсан зүйлийг хүргэж өгвөл 10 дахин их мөнгө өгнө гэж амладаг. Ядаж байхад нөгөө хоёр лөвөрчингийн эмэгтэй нь Ллойдын фэн хэрвээ энэ эмчин тэмэлж ид шидтэй юм бол би уугаад үзье энэ төр гэд хэлсэн чинь Ллойдын фэн ч ууж болохгүй гэдэл шууд хэлчихнэ. Ллойд үүний хариуд хэрвээ энэ ямар нэгэн байдлаар гаж нөлөө болон буруу зүйл болвол би та нарыг цагтаад өгнө. Дээрээс нь эмчилгээний зардал ихэмжлэн гэж хэлсэнд нөгөө хоёр нь шууд зүхтаад яваад өгнө. Үүнийг харсан Беки уурлаж тэд нь надад хэрэгтэй юм байгаа гэж хэлсэн чи Ллойд уурлаж тэдний харалтаа энэ зүгээр л лөвөрчд байна шүү дээ. Энэ бол ямар ч баталгаагүй эмийн жороо. Үүнийг хэрэглэж болохгүй гэж захина. Тэдний хэмлэг рүү буцаж орж зогсож байдалаа. Беки дээр нэгэн царилэг залуу ирсэн. Сон Жихүн байлаа. Тэд багада хамт үссэн тул нэлийн дутан байх ба түүнийг очоод тэрвэрч байгаагаар 3 дугаар ангинд төгсөн. We rise like tall buildings as the chemicals they take us higher. The night's young and it's just begun as she puts her hand in mine. We wanna chase the night, wanna dance to the light, pull stars from the sky, just two hearts running. Subscribe дэмжээрэй, комент хийгээрэй. Баярлалаа. We're gonna be two hearts running wild.